Мод тарих эдүе ихэсэн ч гэр хорооллын айлууд идэхгүй ихэвэр байна. За уг нь айл бүр хашаанда 5 мод тарьж чадах юм бол Улаанбаатар хот орчны бохирдол болоод дуу чимээнээс бүрэн салж чадна гэдгийг ойн мэргэжилтнүүд хэллээ. За мод тарихад ус, амжиргааны төвшин, эдийн засгийн байдал зэрэг маш олон хүчин зүйл шаардлагатай гэдгийг мод тарьж амжаагүй иргэд хэлж байгаа юм. За харин нөгөө талдаа хашаага бүрэн моджуулсан 75 настай гончигд орж байгаа. Энэ бүхэн бол шалтгаан төзий зүйл гэлээ. Хамгийн гол нь тарих гэсэн сэтгэл хөдөлмөр чухал, залхуурлаас ангижрах хэрэгтэйг онцллоо. За үзэгчид маань түр наашаа анхаарлаа хандуулаарай. Тэгэхээр хэдүүлээ нэгэн туршилтыг хийж үзцгээе. За хэдүүлээ нүдэн анаад 5 секунд за нисэж гэнэ гэж төсөөлцгөөе. 1 2 3 4 5. За нүдэн нээж болно үзэгчид маань. Тэгэхээр цаашаа үргэлжлүүлээд үзэгчид маань нисэж гэнэ гэдэг төсөөллөө орхилгүйгээр хэдүүлээ Улаанбаатар хотынхоо 50% хүн амынхын 50% амьдран суудаг гэр хорооллын дээгүүр нисэж үзцгээе. За үзэгч та бүхэн маань дөнгөж сая нисцгээлээ. Одоо яг газар цэцгай буцаад. Тэгэнгүүт яг Улаанбаатар хотын за иргэдийн амьдарч буй яг гэр хорооллын энэ байшин хашаа гэрүүд маань ер нь нэгч бас бут сөөггүй байгааг та бүхэн харлаа. Уг нь бол Улаанбаатар ер нь тэр чигтээ 10-аас ерөөсө 15% л ногоон байгууламжтай гэсэн ийм тоон үзүүлэлт гарсан байна. Уг нь бол за нэг айл хашаандаа 2-оос 3 мод тарихад амьдралын баталгаа сэтгэл ханамж нь бол 70% өсдгөө гэдэг ийм тоо баримт байдаг. За гэтэл бол манай айлууд маань бас тариагүй байна. За мод тариагүй тарьж амжихгүй байгаагийн хамгийн гол шалтгаан нь юу байна вэ гэдгийг үргэлжлүүлэн сурвалжлан өргөе. За та бүхэн иргэд ер нь бас хашаандаа мод тариул ер нь амьдралын чанар сэтгэл санааны байдал дээшлэн шүү дээ, тийм ээ. Угонч тэгнэлтэй одоо би за иш гэж бодвол тарихгүй л байгаад байна. Манай энэ хоёр нэг моттой л байхгүй шүү дээ. Энэ уртай цаал жалганы цаад таталдаг ганц айл. Бажиг хажууд мотод. Тэгээ тэр ч одоо бас нэг арчилгаа ихтэй. Тэрээс нь тэгээ тавьчихад нөгөөтгий чинь арчилгаа чадахгүй шүү дээ. Нэмээ даралттай хүн аяг л хажууд нь унаад өгөл тэгээд гэж бодоод тэгээд тарихгүй. За энэ айлууд бас ер нь их мод их тариагүй байна тийм ээ. Өшөөч тариа гэж бодож л байгаа болно л. Тэгвэл Сонгон найрхан дүүргийн 42 дугаар хорооны иргэн 75 настай гончиг доржгон хувьд 10 гаруй жилийн өмнө байранд амьдардаг байжээ. Өөрийнхөө хөдөлгөөний хомсолд орж уг анзаарсан тэрбээр гэр хороол хашаа байшаа авч улмаар мод тарьж эхэлжээ. Хашаагаараа дүүр мод тарьсан тэрбээр анхандаа тэргээр ус зөөж усалдаг байсан байна. Одоо энэ айлын моднууд үр жимсээ өгч зуны цагт аценаар нь ир тоглодог болжээ. Тэр мод тарих талаар ярихдаа гол нь сэтгэл чухал хэмээж байлаа. Одоо ер нь айл болгон гашаандаа нэг дор хаяа 5 мод тарьчмаар байна. Хэдэн жил ихний 3 4 жил дандаа худгаас ус зөөж мод тарьдаг гэсэн. Тэгээд манай найзууд тэгдэг гэсэн. Чам шиг ингэж худгаас ус зөөж мод тарьдаг. Зангуун үлгэр шиг юм хийдэг хүн ерөөсөө үзээгүй энэ төр гэдэг. Энд чинь ингээл сайхан ногоороо тэгэл жимс нургаа час улаан жимс гараад ирсэн. Ингээл эн чинь намар болохтойгоо одоо 8 сарын чинь ингээд улаан шаргалт юм болдог байхгүй. Үр ачнаар нэрж идэж гэнэ үү жимснээс? Яг хөдөлгөөд намрын хураалтаар чарна одоо манай хүүхдүүд чи ирээл одоо бүгдээрээ эндээс хураа ханалтаа тэхгүй бол бид нэр шиганцаараа дийлэхгүй чинь хашаага тариулж хайлаас моноос өрөөл голтвор зэрэг гоёмсог цэцгэлдэг навчаараа тоос шорог одоо шингээдэг ийм чимэглэлийн болон хашаа хамгаалтын зорилттой ийм мод тариул зүгээр тухайн модыг тариалсныхаа дараа дотор талд нь одоо ийм орчин бүрдэж эхэлж байгаа. Би одоо бичил орчин бүрдээ тэр орчиндөө жимсний модуудаа тариалахыг зөвлөж байна. Тухайн моднууд бол хайлаас 800 төгрөг, 1000 төгрөг гэдэг байна. Улаас бургаснууд бол 2500-аас 3500 төгрөг үнэтэй байна. За хэрвээ иргэн та хашаандаа мод тарих гэж байгаа бол төрөөс 3 төрлийн урамшуул хөнгөлтийг эдэлж болно. За эхнийх нь мод бутны суулгацаа хөнгөлтөө унаар авах, хоёрт нь мод бут суулгахад за одоо сургалт үйлчилгээг бас үн төлбөрөөгөө авах, гуравт нь за мод бут суулгасан тоо болгоноор мөнгө авч болно. За жишээ нь гэвэл нэг настай таны тарьсан мод нэг нас хүрвэл 1000 төгрөг, 2 нас хүрвэл 2000 төгрөг, за 3 нас хүрвэл 3000 төгрөг гэх мэтчлэн авна. За энэ тоо бол за мод болгоны тоогоор ингээд өсөө явна гэсэн үг. За хоёрдугаарт нь гэвэл хэрвээ иргэн та хашаандаа нэг ч гэсэн мод тарьж чадвал тэр нь за таны эрүүл мэнд, за амьдрах орчинд оруулж байгаа
хөрөнгө оруулалт болж таардаг. За энэ нь бол за одоо хичнээн тэр бумын буцаад хөрөнгө оруулалт болж байгаа гэдгийг иргэн бүр бас ухаарах хэрэгтэй гэдгийг онцлон хэлж байна.